За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За 2024 оны улсын их хурлын сонгуул бол маш хүнд сонгуул байлаа. За томсгосон тойргоор явагдсан олон аймагуд нэг дор эмэгтэйчүүд, залуучуудад танигдаагүй хүмүүст бас их халгаатай. За дээрэс нь маш их хэмжээний мөнгөний нөлөө орсон, мөнгө тараасан явдлууд бас их гарсан. За ардчилсан намын гишүүний амь насанд халдсан явдал хүртэл гарсан. За би энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр сая сонгуулийн ерөнхий орны даргын мэдээлэл анх дугаар чуулганы нээлтэн дээр яваад бүх зүйл юм гоё болоод өнгөрцөн юм шиг, бүгдээрээ баяр баясгалантай тангаргаа өргөж байгаа юм шиг тийм сэтгэл төрсөн учраас бас зохон тэмдэглэж байгаа. За маш их хар PR явагдсан. За энэ дээр бол бид нар бас хөгжлийн бодлогын асуудлуудаа бол төдийлөн мөрийн хөтөлбөрүүдэд бол уралдуулж чадсангүй. За энэ бүхний эцэст Монгол Ардын нам 126 судлаас 68 судлыг буюу 53.9%-ийг одоо энэ парламентод эзлэх болсон. Өөрөөр хэлбэл одоо үндсэн хуулиар Монгол Ардын нам бие дааж засгийн газар байгуулах боломжтой ийм судалтай болсон. За өчигдөр бол Монгол Ардын намын даргын гарын үсгтээ хөгжлийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн гарчигтай зөвшөлтсөлд урьж байна гэсэн албан бичиг ардчилсан намд ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа одоо оюутан гишүүнээс яг энэ шийдвэрээ нэг тайлбарлахыг бас хүсье. Тэгээд аль намуудад ямар утгатай одоо ийм зөвшөлтсөлд урьсан бичиг явуулсан бэ? Тэгээд яагаад ийм шийдвэр гаргах болсон? Яагаад бие дааж засгийн газар байгуулах тэр эрхээсээ татгалзаж байгаа одоо энэ асуудлаа тайлбарлаж өгөхийг хүсье. За хоёрдугаарт өнгөрсөн 8 жилийн хугацаанд бол одоо макро эдийн засгийн үзүүлэлтүүд бол төдийлөн ахисангүй. За тэр үтгээл одоо баян ядуугийн ялгаа бол улам бүр нэмэгдэж байна. Жиний коэффициент бол одоо 40 гаруй хувь болоод 40 гарцсан явж байгаа. Ядуурл буурахгүй байгаад байна. Ажиллах хүчний оролцооны түвшин бас жил ирэх тусам буурч ийн, хүмүүс ажил хийх сонирхолгүй болж байна. Тэгэхээр энэ макро эдийн засгийн асуудлуудаа одоо хэрхэн яаж шийдвэрлэх бодолтой байна? Ер нь цаашдын одоо ирэх 4 жилийн асуудал дээр яаж эдийн засгаа хэлэх үү? Хамгийн гол нь яаж ядууралтай тэмцэх үү гэдэг асуудал дээр бас нэг товчхон хариулт өгөхийг хүсье. Баярлалаа.